За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн дугаараар бионы үлсний хэрэглээний талаар мэдээллийг та бүхэндээ хүргье. За юуны төрөнд бионы үлсний судалгааг Монгол орнд хийж хэрэгжүүлж байгаа голдох эрдэмтэн бол Хөдөө аж ахуйн сургуулийн багш доктор Мөнхбат байгаа. Манай би та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл бол Мөнхбат багш докторын судалгааны үр дүн дээр өөрийн судал мэдсэн зүйлээр баяжуулан та бүхэндээ хүргэж байгаа болно. Манай үйлдвэрийн хийж байгаа бордоонууд ч гэсэн Мөнхбат багш докторын судалгаан дээр үндэслэж хийгдэж байгаа гэдгийг буулгахад таатай байна. Тэгээд миний ажлыг дэмжиж арга технологи туршлагаас хуваалцаж санал зөвлөмж өгч дэмжиж ажиллаж байдагт багштай чин сэтгэлийн талархал илэрхийлье. За бионы үлсийг газар тариалан эрчим хүч, мал эмнэлгээс ангаах ухааны салбарт янз бүрийн зүйлээр өргөн ашиглах боломжтой. Хөрсний ус шимтгэлийг тогтоон хадгалахад тусдаа нунтаг, сэрэг, нөхөрхөг бүтэцтэй болохоор үн дагуулгадах үүсвэрч нь хөрсөн 500-аас 1000 жилийн турш хадгалагдсан үлддэг. Тул доройтолд орсон хуурай цөлөрхөг хөрсийг уургамжуулахад амь чухал хэрэглэгдэхүүн гэж эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Бионы үлсийг хөрсөн толиход хөрсний бүтэц, өвчин шим, ус тогтоох чадварыг сайжруулан аливаа ургамлын ургалтыг дэмждэг учраас газар тариалан цөлжтэй эсрэг хөтөлбөрүүд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, хөрсний нөхөн сэргээлтэнд ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. Бионы үлсийг тусгай барьцлуулагч материал ашиглан шахамд хэлбэрт оруулж утаагүй шахамд биш хийж болдог. Эсвэл маш сайн нунтаглаад өндөр технологийн ашиглан нунтаг нүүрснээс эрчим хүч гарган авахд ашигладаг. Ус агаар шингээх, цэвэршүүлэх шин чанарыг ашиглан шүүлтүүрүүд хийж ашигладаг байгаа. Тэжүүхэл мал амьтны эрүүжүүлэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. За гидсний дот бидний сайн мэддэг нүүрсээ хараа юм буюу карбидын имийг бас хийхэд ашигладаг байгаа. За бионы үлсийг хөрсөнд хийхэд 5 гайхамшигтай үр нөлөөг үзүүлдэг байгаа. Нэгдүгээрт нь бол хөрсний ашигт бактерийг нэмэгдүүлж өгдөг. 1 грамм хөрсийг энгийн тариалангийн 1 грамм хөрсийг шинжилж үзэхэд 300,000 орчим ашигтай бактери байдаг бол бионы үлсийг нэмжигснээр 300 сая хүртэл нэмэгдэх боломжтой болдог. За дараагийн гайхамшигтай үр нөлөө бол шинэ дэжээлийн хадгалалт байгаа. Бионы үлс нь бол кальц, магний, азот, калий, натрий зэрэг чухал дэжээлийн бодисуудыг өөртөө татж хадгалах чадвартай. Өөрөөр хэлбэл ион солилцлыг нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Энэхүү шинэ дэжээлийн бодисыг хадгалах нь химийн бордооны хамаарлыг бууруулж тэдгээрийн хэрэглээг 2 дахин бууруулах боломжийг бүрдүүлж өгдөг байна. За дараагийн гайхамшигтай үр нөлөө нь бол хөрсний pH-ийг саарамжуулах, pH-ийг тогтворжуулах үйлчлэг үзүүлдэг байгаа. Бионы үлсийг хөрсөнд хийж өгснөөр бол хүчлэг хөрсийг саарамжуулж өгдөг. Монгол орны ихэнх хөрс бол давсархаг хүчлэг шин чанартай байдаг бол энэ бионы үлсийг нэмж өгснөөр давсархаг байдлыг нь задлж ургамал шинэх боломжтой ионууд болгон задлж
хөрсийг саарамжуулж ургамал ургах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. За дараагийн дөрөвдөх одоо үр нөлөө нь бол усны чанарыг сайжруулдаг. Хөрсөн дэмж байгаа химийн бол эрдэс бурдаануудын одоо хөрсний гүн рүү алдагдах ашиггүй талбайлуу усаж орохоос хамгаалж өөр дээрээ барьж өгдөг. Энэ ч учраас хөрсний гүн усыг цэвэр тунгалаг байдлыг хадгалах яг зөөлөлтөд орчиндөө эрдэс шин бордоо уран хамгааллын бодисуудыг зөв үйлчлэхэд нь бол дэмжлэг үзүүлж өгдөг гэсэн. За 5 дахь гавшигтай үр нөлөө нь бол хөрсний эрүүл мэндийг хангаж өгдөг. Бие нүүрсийг хөрсөнд хэдий ч нэг хэмжээгээр нэвтрүүлэгдсэн илүү хаших тустай болж ургамлын бичил биетний тоо хэмжээг нэмэгдүүлж тэнцвэртэй экосистемийг дэмжиж өгдөг. Ийм гайхамшигтай 5 үр нөлөөг хөрсөнд бий болгож чаддаг байна. За өөрөөр хэлбэл хөрсний бактерийн тоо эрчимтэй нэмэгдэж түүний тусламжтайгаар хөрсөнд органик хүчийн задрал эрчимтэй явагдаж хөрсний байгалийн үржил шим нэмэгдэж тухайн талбайд тарьсан ургац тогтвортой нэмэгдэх боломжтойг харуулж байгаа. Эрдэс болон шин бордоо бороо цасны усанд уусаад алга болдог бол бие нүүрс бол тогтвортой хөрсөнд хадгалагдаж үлддэг. Бие нүүрсийг тариалдгийн талбайд хийх тохиромжтой орчин нөхцөл нь бол 5 м/с бага салхитай үед нэг га талбайд 2-5 тонн байхаар тооцож жигд цацж хийх ёстой. Монгол орны нөхцөлд бол их хвчлэн салхишуурахдаа гуураас хэрэг байдаг болохоор энэ аргыг хэрэглэхэд нэлээд тохиромжгүй. Тийм учраас манай үйлдвэр бол амьтан ургамлын гаралтай органик бордооныхаа найрлаганд бие нүүрсийг хольж өгч байгаа. Тэгэхээр бие нүүрс агуулсан бордоог талбайд хийхэд бол хуурашил салхишуурган нөлөө бол их аюултай нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа. Гадаадын ижил төстэй бордооны үйлдвэр гэсэн энэ аргаар бордооныхоо найрлаганд бие нүүрсийг олж хэрэгжилж ирсэн байна. За ингэж анхаарал тавьсанд баярлалаа. Имиж тодруулах асуух зүйл байвал комментист үлдээгээрэй. Боломжийн хэмжээгээр судалж хариулах болно. За баярлалаа.